Эмэгтэйчүүдийн эрх гэж л яриад байгаа болохоос хүн болгон л амьд явах эрхтэй, эрхтэй эмэгтэй бүх хүмүүс л адилхан эрхтэй гэж байгаа. Тэгээ манай Монгол улсын хэмжээнд бол эмэгтэйчүүдийн эрхийг түлхүү ярьдаг. За гендерийн хувьд ч гэсэндээ эрх тэгш байдал гэдэг ерөөсөө алдаатай болсон. Эрүүл мэндийн байгууллага, боловсролын байгууллага, за тэгээд ажиллах хүчин хөдөлмөрийн зах зээл дээр ч гэсэндээ ер нь бол эрэгтэйчүүд бүх зүйл дээр хаягдчихад байгаамаа, хоцорчоод байгаа. Эмэгтэйчүүдийн эрх хангагдаж байна уу? Хангагдаж байгаа, болоод байгаа. Гэтэл хэний эрх яг тэнцээ зөрчигдөд байна гэдэг дээр яалтч байхгүй. Эрчүүдийн эрх л зөрчигдөд байгаа гэдэг бол сүүлийн жилүүдэд бүр маш их анхаарал татж байна. Эмэгтэйчүүдийн эмнэлэг гэхэд хэд байна? Эрэгтэйчүүдийн эмнэлэг байна, хэд байна тий? За одоо магистр, докторийн зэрэг гэхэд одоо эмэгтэй оюутан нэг ангид хэд байна? Эрэгтэй оюутан хэд байна гэдэг бүхэл зүйл дээр харагдаад байгаа. Яг тэр амиа хорлох юм бол яг сэтгэл зүйн хувьд онцлогуд нь өөр байгаа тий. Эмэгтэй хүмүүс альва зүйлийг тисэх, төвчих процесс маань арай өөр. Эрэгтэйчүүдийн хувьд бол яадаг вэ гэхээр эмэгтэйчүүд бас альва тулгамдж байгаа асуудлыг хэн нэгэнд ярьдаг, нээлттэй байдаг, асуудлаа дэвшүүлж чаддаг. Эрэгтэй хүний хувьд гэх юм бол ярих газар байдаггүй, хандах газар байдаггүй. За тэгэл нөгөө эрэгтэй хүн байж олон юм яриад, эрэгтэй хүн байж шалчганаад, эрэгтэй хүн байж уйлаад гэдэг зүйлийг манай монголчууд эрчүүдийг ерөөсөө хүүхэд байх наснаас нэхлээл тархинд нь ингээд суулгацсан. Тийм учраас эрэгтэйчүүд тэр сэтгэл дотор байгаа асуудлуудаа гаргаж чадахгүйгээр яаж юм гэхээр мөрөөдө тоглоомонд орж байна. Мөрөөдө тоглоом гэдэг чинь өөрөө донтох эмгэг байхгүй. Тэгээ донтох эмгэг чинь яг тухайн үед үүсдэг эмгэг гэхээс илүү хүүхэд наснд хаягдсан, хоцорсон, үл тоогдсон хүлээн зөвшөөрөгдөөгүй энэ бүх мэдрэмж юмнууд чинь байсараад насанд хүрээд гараад ирэхлээр донтох эмгэг болчихж байгаа. За мөрөөдө тоглоом, доото юу гэдэг энэ бүх юм донд чинь. За дээрэс нь манайхан ч нөгөө арх согтуур болгондоо хэтрүүлэн хэрэгэлдэг. Энэ юу юм бэ гэхээр яг нарийн судлаад үзэх юм бол маш их ганцаардал өөрөө хүнд хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа, ойлгогдохгүй байгаа энэ мэдрэмжийг юугаар тайлдаг вэ гэхээр тэр арх пив согтууруулах ундаа гэдэг зүйл чинь тэр хүнийг буруутгахгүйгээр яг өөрийг ойлгодог, мэдрэмж төрүүлдэг учраас тэр нь донтдог. Тэгэл бүх зүйл яг л эрэгтэйчүүдийн буруу болдог. Тэгээд донтдог, тоглодог, уудаг, иддэг. Хамгийн сүүлд нь тэр хүний хийх зүйл бол амиа орлого л гэдэг. Тэгэхээр судалгаа саяхан нэг түрүү жилийн намар байна том хэвлэлийн баг хуралд орсон. Тэнд ерөөсөө эрэгтэйчүүдийн амиа орлох тоо бүр маш өндөр. Тэр цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийсэн штэ. Өглөө ажил дээрээ очиход хоногт ямар ч байсан 1-2 дуудлага ирсэн байдаг. Бид нарыг дөнгөж энд хэвлэлийн баг хурал хийгээ сууж хахад нэг хүн ингэчлээ, амиа өвтгчлээ, эрэгтэй хүн гэдэг тоо баримт бол маш өндөр штэ. Яг хэн гутраад байна, хэн өвдөд байна гэхээр бид нар эмэгтэй хүнийг л боддог. Гэтэл хамгийн их сэтгэл гэдэг эрэгтэй хүн өвддөг хүн чинь эрэгтэй хүн л байдаг. Тэрийг хинт ч ярьдаггүй, хинт ч гаргадаггүй, чаддаггүй. Хүүхэд байхаас нь эхлээд дарсан юм чинь. Эрэгтэй хүүхэд байж олон юм ярьлаа, эрэгтэй хүүхэд байж уйллаа гэдэг зүйлийг ингээд бүр сэтгхүүдэн сулгацсан. Эрэгтэй хүн ч гэсэнтэй хүн шүү, сэтгэлтэй шүү, өвддгийн шүү. Эмэгтэй хүн л ганцаараа гомддгүй юм байна. Эрэгтэй хүн ч гэсэн гомддгийн байна, гундгийн байна, гутардгийн байна гэдгийг л хүлээн зөвшөөрөх. Эрэгтэй хүн ч гэсэндээ адилхан эрэгтэй үүрэгтэй хүн гэдгийг л бид нэр ингээд хүлээн зөвшөөрөх. Дээрээс нь эхнэрүүдийн хувьд бол нөхрөө маш их сайхан сонсдог баймаар байна. Хүндэлдэг баймаар байна. Алдаа оноотой нь хүлээн зөвшөөрдөг баймаар байна. Хүлээн зөвшөөрөл гэдэг чинь амьдралд маш чухал зүйл байхгүй юу? Тэр бүхэнд л эрэгтэй хүнийг эрэгтэйгш оролцуулмаар байна. Манай сэтгэл зүйн төвд бол 46 одоо нэг 50-аас жоох илүү хувь нь эрэгтэйчүүд байдаг. Тэгэхээр яг манад сонгож ирж үйлчлүүлж байгаа хүмүүс маань дэлгэнхтэй эрэгтэйчүүд л байдаг. Яагаад гэхээр миний нэг юм ярьж байгаа өнцөг, хүлээж байгаа хүлээлт, тэднэрт зориулж байгаа цаг хугацаа маань бас нэг арай өөр. Яагаад гэхээр маш олон сэтгэл зүйчтэй ажиллаж байгаа. Мэдээж бид нар хувь хүний тулгымцсан асуудал дээр ярилцдаг эрэгтэй эмэгтэй гэж ялгаж авдаггүй ч гэсэндээ эрэгтэй хүн ч гэсэн сэтгэл зүрхтэй шүү гэдгийг л олон эмэгтэйд ойлгуулах юмсан. Чи хүүтэй чи эрэгтэй хүүхдэд хайрладаг уу? Хайрладаг. Яг л тэрнтэй адилхан чиний ханчин зүрх сэтгэлтэй штэ гэдгийг л маш олон эмэгтэйчүүдэд мэдрүүлэх юмсан. Эрэгтэй хүнд ч гэсэндээ чи уйлмаар байвал уйлаа. Чамд хэлэх зүйл байгаа бол хэл. Манад хүрээдэр ярилцъя, сонсъя. Чамд хүүхдүүдтэйгээ, эхнэртэйгээ, ажлынхаа хамт олонтой ойлголцоход хэцүү байна уу тийм бол манад хүрээдрээ. Би туслаад өгье гэдэг л урайтай манай сэтгэл зүйн төв. Тийм нөгөө түрүүн бас хэлсэн яг л адилхан зүрх сэтгэлтэй хүмүүс байхгүй юу? Чи хүүгээ яаж хайрладгийг тэрнтэй адилхан л нөхрөө хайрлах хэрэгтэй. Тэгэхэд
эмэгтэй хүн гэдэг чинь уян зөөлөн сэтгэлтэй юмыг альва зүйлийг ойлгож хүлээж авахтаа сайн шүү дээ. Тэгээд эрэгтэй хүнд хүндлэл дутагдаад ирэхээр эрэгтэй хүнд үл ойлголцох нэг чи чухал шүү гэдэг зүйлийг мэдрүүлэхэ болоод ирэхээр л эрэгтэй хүн тэр орчноос цухтаагаад холдоод эхэлдэг. Тэгэхээр тэр бүх зүйл дээр нөхрөө сонсдог л байж байгаа. Эхнэр 5 удаа гомдол нэгдэг болвол чи 3-т нь гомдол нэхэд 2-т нь нөхрөө ямар гомдолтой байна гэдгийг л асууж байгаа. Одоо яг бид нар нөгөө нэг дээр үеэсээ л за одоо миний мэдхийн өвөө эмээ маань ч гэсэндээ нэг эрэгтэй хүн байж чи одоо яршиг гэл чимээгүй бай, дуугаа бай, сурж яадгийг ингээл манай аав маав үед ч гэсэн одоо энэ бидний буруу үзэл баримтлал бидний залуу үед үр хүүхдүүдэд гараад ирж байгаа байхгүй юу? Тэ? Одоо ингэдэг штэ. Эмэгтэй хүүхдийг битгий зоод эмэгтэй хүүхдийг битгий дээрлэх, эмэгтэй хүүхдийг битгий уйлвал тэгсэн одоо яаж ин эргээд эрэгтэй хүүхдүүд өөрсдөө охтуудынхаа хүчирхийлэлд өртөөд байгаа байхгүй. Сая үе тэнгийн дээрлэлт боллоо тий. Тэнд хэдийн эмэгтэй байсан, хэдийн эрэгтэй байсан. Тэгэл та нар ингээд сонсоол агаараа эрэгтэй хүүхдүүд ингээд бүр яг зодуулдаг. Би одоо 7 настай 2 дугаар ангийн хүүхдтэй хэцүү штэ. Зодуулаад ирнэ, охтуудад зодуулаад ирнэ, охтуудад дээрлэхүүлээд ирнэ. Тэгэхээр чин бидний үе биш. Одоо бид нар хүүхдүүдтэй зөв үлгэр дуурайлыг үзүүлэх ёстой цаг. Чи хүсэхгүй байгаа бол тэрийг хэл, таалагдахгүй байгаа бол тэрийгэ хэл. Битгий зод те үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл гэдэг зүйлийг бид нар одоо л хүүхдүүдтэй сургахгүй болвол бидний дараагийн үе ч гэсэн яг л буруу гендер ярьсан, буруу эрх ярьсан ийм үеийг бид нар бэлтэж байна. Энэ бол нэрээ үнэхээр харамсалтай. Одоо энэ сургуулийн дунд анги, бага анги, ахлах ангид ороод үзээрэй. Тэр ангийн эрх мэдэл хүнд байна. Охтуудад л байдаг. Хөвгүүд юугаач хэлж чаддаг. Ийм л цаг үед амьдарч байна. Зүүн түүчэлэх зүүнний мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зүүнний мэдээ.